Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент буюу анхан шатны хичээлийн маань 5 дахь сэдв эхэлж байна. За бид 5 дахь сэдвээрээ байгууллагын хүний нөөцийн менежментийн чиг үүргийн талаар үзнэ. За энэ хүү сэдвийн агуулга маань байгууллагын хүний нөөц, байгууллагын удирдлагын зохион байгуулалт дахь хүний нөөцийн менежмент, байгууллагын хэмжээ, хүний нөөцийн удирдлагад нөлөөлөх нь зэрэг агуулгыг авч үзье. За нэгдүгээрт нь байгууллагын хүний нөөц. Хүний нөөц бол хамгийн баян, шавхагдшгүй шин чанартай. За байгууллагын санхүү болон бусад материалын нөөцүүд багасах, ховордох, шамшигдах, элэгдэж хорогдох, хуучрах зэргээр ашиглалтын түвшин буурдаг байхад хүний боломж, санаачлага хязгааргүй байдаг учраас хөгжиж боловсрохын хэрээр сэтгэхийн хэрээр бүтээж байдаг ийм онцлогтой юм а. Гагцхүү хувь хүнд байгаа дотоод эрч хүч, мэдлэг чадвар, нөөц болцоог илрүүлэн зөв удирдан чиглүүлэх замаар бүрэн дүүрэн ашиглахад чиглэсэн удирдлагын идэвхтэй үйл ажиллагаа шаардлагатай. Тэгэхээр санхүү болон материалын нөөцүүд дуустдаг, багасдаг, алга болдог, элэгдэж хорогддог бол хүний нөөц улам баяжжээдэг. Гол нь энэхүү хүний нөөцийг баяжуулахын тулд удирдлагын идэвхтэй үйл ажиллагаа чухал шаардлагатай байдаг. За орчин үед менежментэд байгууллагын нөөцийн төрлүүд улам баяжигдаж түүнийг өөр авч үздэг болсон байна. За тэгвэл менежментийн ямар нөөцүүд байд юм бэ? За материалын нөөцүүд. За үүн дундаа үйл хөдлөх хөрөнгүүд, эрчим хүч, санхүү ордог байна. Материалын нөөцүүд нь бүх нөөцүүдийн дотроос хамгийн энгийн бөгөөд бийт буюу бодит нөөц байдаг. За энэ бол хүний нүдэнд харагддаг, гарт баригддаг ийм нөөц байдаг. Түүхэн хөгжлийн тодорхой үед хүмүүсийн нийгэм болоод хувийн ухамсарт тэргүүн зэрэгт байсаар ирсэн. Гэхдээ одоо орчин цагт хүний болон мэдээллийн нөөц тэргүүлэгч болж чадсан байна. За дараагийнх нь хүний нөөц байна. Хүний нөөц дотроо биеийн хүчний, оюун ухааны, бүтээлч чадварын нөөц гэж байдаг байна. Хүний нөөц нь бийт бос бөгөөд бүх нөөцүүдээс хамгийн чухал нь болж байна. Нөхөн үйлдвэрлэх ба боловсронгуй болгохын тулд урт хугацаа шаарддаг. Ашиглахад нэлээд ярвхтэй юм нөөц байна. За гуравт нь мэдээллийн нөөц. За мэдээж удирдлага мэдээлэлгүйгээр байх боломжгүй байдаг. Түүний ач холбогдол маш их байдаг. Хэн мэдээлэлтэй байна, тэр нөхцөл байдлыг эзэмшиж байна гэсэн орчин үеийн зөвөрөг хүртэл гарсан байна. За дараагийнх нь цаг хугацааны нөөц байна. За энэ нь удирдлагагүй онцгой нөөц байдаг. Бусад нөөцүүдийг хүснээрээ олж авдаг, бий болгодог, хуримтлуулдаг, за мөн зарцуулах боломжтой байдаг. Харин цаг хугацаа бол түүнээс хамаардаггүй. Хүн бүрт ялга уургүйгээр тэгш байдаг. Өнгөрсөл бол эргэж буцдаггүй. Зээлтүүлж болдгүй. Иймээс ийм онцгой нөөц байдаг юм аа. За эцэст нь орон зай нөөц байна. За орон зай нөөцийг удирдах болдог. Түүнийг эзлэхийн төлөө өрсөлдөөн ширүүсч байгаа. За их хэмжээтэй байх үед түүний тухай боддгүй, хинч тоодоггүй байсан. Гэтэл одоо үр ашиггүй зарцуулдаг ийм байсан нөөц. Гэтэл одоо бага хэмжээгээр байх юм бол энэ нь ашиглалтын үр ашигын асуудал хорцоор тавигдаж ирдэг. Одоо ийм удирдах болдог ийм нөөцийг хэлдэг юм байна. Байгууллагын хүний нөөц гэдэг нь тодорхой түвшний мэдлэг, ур чадвар, хүсэл сонирхол, мотивац, чиглэл, зорилго чиглэл бүхий хүмүүс юм. Өөрөөр хэлбэл байгууллагын ажилтнуудыг хэлж байгаа юм аа. Бидний ярьж заншснаар ажиллагсад гэж ойлгож болно. За байгууллагад ажиллаж байгаа ажилтан бүр өөрийн гэсэн хувийн зан харшинтай, хүсэл зорилготой, боловсрол мэдлэг харилцан адилгүй байдаг тул тэднийг үр ашигтай удирдахад нэлээд юм ярихтэй. За нөөц гэдэг бол ашиглагдаагүй байгаа боломжийг нь хэлж байгаа юм аа. Иймээс хүний нөөц гэдэг бол ашиглагдаж байгаа ч гэсэн цаана нь маш их нөөц ашиглагдахгүй байна гэдгийг одоо судлаачид тогтоосон байдаг байна. За жишээлбэл Монголын нэрт эрдэмтэн Лавшид 21-р зууны Монгол хүний хөгжил гэдэг өгүүл бичсэн. За үүндээ хүний уураг тархинд 15-аас 18 мянган миллиард эд дис байдаг. Тэгэхэд үүний дөнгөж 4-өөс 6% л ашиглаж байгаа тул ашигт үеийн итгэлцүүр нь дэндүү доогуур асар их нөөц ашиглагдахгүй байна гэж үзэж байна. За байгууллагын удирдлагын зохион байгуулалт дахь хүний нөөцийн менежментийн тухай авч үзье. Байгууллагын хэмжээ, үйл ажиллагааны төрөл ба цар хүрээ, ажилтнуудын тоо, үйлдвэрлэлд гаргаж байгаа бүтээгдэхүүний болон
удирдлага зохион байгуулалтын бүтцийн онцлог зэрэгээс шалтгаалan хүний нөөцийн удирдлагын бүтэц, за үүн дундаа газар, хэлтс, алба эсвэл хүний нөөцийн менежер хэмээн тодорхойлогддог байна. Жижиг болон дунд байгууллагад хүний нөөцийн удирдлагын дийлэнх чиг үүрэг, үйл ажиллагааг шугамн менежерүүд гол төлөв гүйцэтгэдэг байхад томоохон байгууллагад бие даасан мэргэжлийн салбар нэгжийг бий болгох юм шаардлагууд гардаг. Зарим байгууллагад хүнтэй холбоотой асуудлыг хариуцсан бүх нэгжийг нэгдмэл удирдлагаар хангах зорилгоор хүний нөөцийн асуудал эрхэлсэн дэд захирал хэмээн ажилуулдаг. За орчин үед хүний нөөцийн удирдлага нь хүмүүсийн талаар гаргах шийдвэрийг боловсруулах ба хэрэгжүүлэх үед байгууллагын нэгж хэсгүүд хүчээр нэгтгэх болон харилцан уялдаа холбоотой ажиллахыг шаардах болсон. За үүнд удирдлагын системлэг байдал маш чухал юм аа. За өөрөөр хэлбэл хүний нөөцийг удирдахын тулд ганц хүний нөөцүүд биш бүх хэсэг нэгжүүд мөн тухайн хүнээ яаж удирдах, тухайн хийх ёстой байгууллагын зорилгод хүрэхэд чиглэгдсэн тэрхүү ажлуудыг хийхийн тулд хүний нөөцүүдээ хэрхэн удирдах талаар хоорондоо хүчээр нэгтгэн ажиллах юм болсон юм аа. За байгууллагын хүний нөөцийн удирдлагын систем гэдэг нь хүний нөөцийн удирдлагын чиг үүргүүд хэрэгждэг систем бөгөөд шугамн удирдлагын дэд системүүд мөн нэг чиглэлийн ажил үүргийг гүйцэтгэсэн чиглэгдсэн функционал дэд системүүдийг өөртөө багтаадаг. За үүнийг бүгдээрээ схемчлэн авч үзье. За хүний нөөцийн удирдлагын систем нь энэ салбарын удирдлагын зорилго, чиг үүрэг ба зохион байгуулалтын бүтцийг бий болгох, удирдлагын шийдвэрийн үндслийг гаргах, боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх явцад шугамн ба чиг үүргийн удирдлага болон мэргэжилтнүүдийн хооронд ажил төрлийн уялдаа холбоо тогтоож өгдөг ийм ач холбогдолтой ийм систем байдаг байна. За тэгвэл хүний нөөцийн удирдлагын систем нь шугамн удирдлагын дэд системтэй холбогддог. За шугамн удирдлагын дэд систем нь удирдлага болон үйлдвэрийн нэгж хэсгүүдийн удирдлагуудтай холбогддог байна. Тэгвэл шугамн удирдлагын дэд системд юу хамаардаг вэ? За үүнд хүний нөөцийн төлөвлөлт ба маркетингийн дэд систем. За энэ төлөвлөлтөнд яг одоо тухайн байгууллагын цар хүрээ далайц хийж байгаа үйл ажиллагааныхаа чиглэлд хамааран хичнээн хүний нөөц байгаа гэсэн ийм систем байгаа. За дараа нь хүний нөөцийн тоо бүртгэл ба хөсөлтийн дэд систем гэж байгаа. За үүнд яг ямар ажлын байран дээр хичнээн чиг үүрэгтэй хичнээн тооны хүмүүс ажиллаж байна гэдэг тоо бүртгэл байхаас гадна хөсөлтөн үндсэн бишээр хичнээн ажилтан ажиллаж байгаа вэ гэдэг ийм нэмэгдэл хүчүүдийг бас тоо бүртгэдэг оруулдаг юм систем байна. За дараа нь хөдөлмөрийн харилцааны дэд систем гэж байна. За үүнд бол хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал, гэрээ, захирлагын зөрчил, шагналыг урамшуулах гэх мэт хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүх мэдээллүүд ордог ийм систем байна. За хөдөлмөрийн нөхцөлийн дэд систем байна. За үүнд хөдөлмөрийн халуун, хүнд, хэвийн бос гэх мэтийн энэ нөхцлүүдийг оруулсан байдаг. За хүний нөөцийн хөгжлийн систем байна. За ажилтны мотивац ба урамшууллын дэд системд бол ажилтны эдвэх. За эдвэхжүүлснээр бид хүсэж байгаа зорилгодоо хэрхэн хүрэх вэ? Түүний тулд урамшууллыг хэрхэн яаж хэрэглэх вэ гэдгийг талаарх юм систем байна. За нийгмийн хөгжлийн дэд систем байна. За зохион байгуулалтын бүтцийн хөгжлийн дэд систем, хүний нөөцийн удирдлагын эрх зүйн хангалтын дэд систем. За энд хууль эрх зүйн хэрэгжилтийн талаарх байгаа. За хүний нөөцийн удирдлагын мэдээллийн хангамжийн дэд систем байна. Энэ нь хүний нөөцийн мэдээллийн сан байгаамаа. За эдгээр нь удирдлага үйлдвэрийн хэсэг нэгжүүдийн удирдлагууд болон эргээд хүний нөөцийн удирдлагын системтэй ингэж холбогдож байдаг байна. За яг хэдэн хүн тутамд хүний нөөцийн менежер эсвэл энэ асуудлыг хариуцсан үндсэн нэгж хэсэг алба хэлтсийг зохион байгуулах ёстой юм бэ гэдэг асуулт практикаас уран гарч байдаг. За энд яг тогтсон норм хэмжээ бол байдаггүй. Гэхдээ мэргэжилтнүүдийн хийсэн хоёр жишээ сонирхуулъя. Ерөнхийдөө нэг эмчит тичнээн хүн ноогдно шиг ийм тоо байдаг боловч хүний нөөцийн менежерийн хувьд бол яг ийм тогтсон норм хэмжээ бол байдаггүй. Улс болон байгууллагууд өөрийнхөө хэмжээнд авч үздэг байгаа. За судалгаагаар бол Америкийн судлаачдын
эдийн засгийн төрөл бүрийн салбарын байгууллагууд дээр явуулсан судалгааны үр дүнгээс харахад дунджаар нэг хүний нөөцийн ажилтнанд 167 ажилтан оногдчихсэн байна. За 1000 ажилтнтай бол 6-аас доошгүй хүний нөөцийн ажилтан бүхий одоо үндсэн нэгж хүний нөөцийн хилтэс ажиллаж болох юм аа гэж тодорхойлсон байдаг байна. За тэгсэн Японд 38 ажилтан дотор нэг хүний нөөцийн мэргэжилтэн байдаг байна. Тэгэхээр Японд хүний нөөцтэй одоо хичнээн анхаарал хандуулдаг гэдэг нь ажиглагдж байна. За гэхдээ энэ тоо тухайн байгууллага хүний нөөцийн асуудалд хэрхэн ач холбогдол өгч байна. Салбарын харьяалал, өндөр мэргэжсэн мэргэжилтнүүдийн эзлэх хувь хэмжээ зэрхээс шалтгаалan янз бүр байж болохын талтай байдаг. За Оросын албаны улсын 3M Россия гэдэг нэлээд томоохон групп компани байдаг. Энэхүү компани толгой офис нь 100 хүрэхгүй ажилтнтай Москвад байрладаг байна. Гэсэн ч 100 хүрэхгүй ажилтнаа хүний нөөцийн удирдлагын албатай байдаг байна. За үүн түүгээр барахгүй түүнд нь хэд хэдэн мэргэжилтнүүд хүний нөөцийн асуудлыг нь хариуцсан ажилтдаг байна. Тэгэхээр хүний нөөцийн асуудлыг одоо ийхүү дээгүүр тавьж үзэж байгаа ийм компанид ямар хэмжээнд төрж ажиллаж байгаа нь одоо тодорхой байна. За судалгаанаас үзэхэд манай орны хувьд болохоор 100 хүртэл ажилтнтай иймэрхүү байгууллагад хүний нөөцийн нэг менежер. За харин 500 хүртэл ажилтнтай бол албатай. За 1000 хүртэл ажилтнтай бол хилтэстэй. 1000-аас дээш ажилтнтай бол хүний нөөцийн удирдлагын газартай байдаг гэсэн одоо ийм судалгаа байдсан байна. Ажилтнуудын тоо нэмэгдэх тусам хүний нөөцийн удирдлагын нэгжид ажиллах мэргэжилтний тоо нэмэгдэж улмаар үйл ажиллагаа, тактик, стратегийн түвшинд ажиллах шаардлага бий болж хүний нөөцийн мэдээлэл ба тушаал шийдвэр, сурталчилгаа ба бүрдүүлэлт, сонголт ба байршуулалт, сургалт ба хөгжил, ажлын гүйцэтгэлтийн үнэлгээ ба цалин хөлс, нийгмийн халамж ба үйлчилгээ зэрэг тодорхой чиглэлээр хэд хэдэн менежер ажиллах шаардлагатай болдог. За энэ үйл ажиллагааны тактикийн стратегийн түвшин гэдэг нь үйл ажиллагаа гэдэг нь нэг жилийн дотор төлөвлөгддөг ийм төлөвлөгөөнд хийгдэх ёстой үйл ажиллагааны ийм төлөвлөгөөгөөр хийгддэг ажил байгаа. За тактикийнх болохоор 1-ээс 3 жил, стратеги нь 3-аас 10 жил буюу түүнээс дээш хугацаанд төлөвлөгддөг ийм урт хугацааны төлөвлөлтийг хэлдэг. За энэ хугацаагаар тухайн байгууллага ажилтнуудаа төлөвлөдөг байх нэ. За гэхдээ олон улсын практикаас харахад 50-аас 60 ажилтнтай байгууллага тусгайлсан хүний нөөцийн ажилтан эсвэл жижиг алба ажилтан юм байна. За гуравт нь байгууллагын хэмжээ хүний нөөцийн удирдлагад хэрхэн нөлөөлдөг талаар авч үзье. За том байгууллагын үйл ажиллагаа тогтворцсон хямралын нөхцөлд орсон тогтнож үлдэх магадлал өндөр байдаг. Томоохон байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд төрөл бүрийн төсөлд оролцох, ажил сэлгэх, албан тушаал ахих өргөн боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл том групп компаниуд олон жижиг охин компаниуд дотроо би одоо албан тушаалаас сэлгэн ажиллах боломжтой, за мөн ахих боломжтой байдаг. За түүнээс гадна том байгууллага хүний нөөцийн удирдлагын хүчтэй албатай байдаг. Томоохон. За тус албаны ажилтнууд хүнтэй ажиллах янз бүрийн чиглэлээр тухайлбал ажилд авалт, ажилтнуудын сургалт, албан тушаал ахих төлөвлөлт, цалин ба хөнгөлөлтийн системийн зохион байгуулалт зэрэг үндсэн үйл ажиллагааны чиглэлээр төрөлжин ажиллах боломжтой байдаг. Ийхүү ажлын тодорхой чиглэлд төвлөрөн ажиллах боломж нь түүний үр ашгийг дээшлүүлэхэд түлхэц үзүүлдэг байна. Харин жижиг байгууллагын хувьд арай өөр төр зурагтай байдаг. Жижиг байгууллагад бие даасан хүний нөөцийн удирдлага нэгж байдаггүй. Хүн хүчний талаар шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг гол төлөв тухайн байгууллагын дарга хариуцсан хийдэг. За ийм тохиолдолд эерэг тал нь байгууллагын хөгжлийн стратегийг тодорхойлоход хүн нэгэн зэрэг хөгжлийн стратегийн хэрэгжилтийг хангах үз стратегийн хүний нөөцийн шийдвэрийг гаргах боломжтой байдаг. За хэрвээ байгууллагын үүсгэн байгуулагч буюу дарга нь хүний нөөцийн салбарын хангалттай мэдлэг туршлагатай байгалаас заяасан зөв бэлэгтэй бол шийдвэр гаргахад одоо зөв шийдвэр гаргахад түлхэц үзүүлэх нь ойлгомжтой. За дээр шинжүүд одоо тийм аль нэг нь байхгүй байгаа тохиолдолд хүн удирдлагад асуудалтай олон бэрхшээлүүдтэй тулгардаг. За жижиг байгууллагад ажилтны үйл ажиллагаа хүн бүрийн нүдэнд ил олон төрлийн одоо чиг үүргийг хийж гүйцэтгэх, нэг тантран ажиллах, харилцан орлох чадвар сайтай байх зэрэг онцлогтой байдаг тул ажилтныг сонгож авахд онцгой шаардлагууд тавигдаж болно. За жишээлбэл олон талт уур чадвар, итгэл үнэмшил, ачаал даах чадвар гэх мэт. За
Хүний нөөцийн ажилтны жишээ нь бичиг хэргийн ажлыг хийх юм уу? Одоо зохион байгуулагч гэх мэтийн ажлуудыг давхар хариуцсан гүйцэтгэдэг байгаа. Энэ тохиолдолд одоо доорх ур чадварууд одоо хэрэгтэй байдгаа гэж үздэг. Жижиг байгууллагын үйл ажиллагаа доктортой биш. Хямралын үед даван туулах чадвар сул байх талтай. За түүнчлэн ажилтны хувьд сурч хөгжих болон албан тушаал ахих боломж бага. Ажлын ачаалал ихтэй ч цалин хөлсний хэмжээ бага. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ бодиттой бос байх зэрэг сул талууд байх боломжтой. Гэхдээ эдгээр нь бүх жижиг байгууллагад байдаг гэх нь одоо өөрөөс л ойлголт байгаа. За байгууллагын удирдлага өндөр боловсролтой, мэдлэг, ур чадвартай бол богино хугацаанд үйл ажиллагаа нь өргөжин тэлж олон салбар нэгжүүдийг шинээр байгуулж эхлэх үед тогтвортой, сайн ажиллаж байсан хүмүүсийг эхний ээлжинд албан тушаал ахих юм боломжоор хангах нь дамжиггүй. За ингээд өнөөдрийн хичээл үгээр өндөрлж байна. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.